За сайн байцгаана уу залуучуудаа. Өнөөдөр ууланд талхаж байна. Өнөөдөр сайхан дулаахан өдөр байна шүү. За анхан ингээд богд ууланд талхаж явна. За энэ хоошоо бага уул руу араараа алхаж байна. За энэ араараач бай, урдуураач бай алхна гэдэг бол хүний биед маш сайн. За тэгээ эрүүл агаарт алхна гэдэг бол үнэхээр жаргал шүү. За ингээд өнөөдөр ахын өдрийн 2 цагт алхаа явж байна. За ахын өдрийн хоолоо 3 цагийн үед иддэм үү. Тэгээд энэ маань бол одоо өдрийн хоол, оройн хоол хоёрыг нэгтгэждэн шүү. Тий, нэгтгэнэ гэдэг чинь их идэх гэсэн үг бас биш ээ. Ахын тэгж гэдсэн ерөөсө сунгаагүй. Өөрөө илүү өдрийн хоолоо идэхгүй байжгаад 3-4 үед өдрийн хоол, оройн хоолоо нэгтгээд ичиж байгаа. Тийм болохоор одоо өдөртөө өдрийн хоол, оройн хоол гэдэг юм 2 хоол ерөөсөө идэхгүй. Одоо бараг ингээд жил гаруй болж гэнэ гэж ойлгоорой. За энийг бол одоо нөгөө intermittent fasting гэдэг шүү. Өглөө 10 цагаас өглөөний цайгаа ууж байгаа. Тэгээд өдрийн 3 цагаас хоолоо идэхээр чинь ингээд дунд нь ерөөсө 5 цагийн хугацаа байгаа байхгүй юу? Өөрөөр хэлбэл ах нь бол одоо өдрийн 5 цагт нь ходоод минь хоолтой шинээр хоол хийн. За бус цагт бол одоо ходоодондоо юм хоол нэмэхгүй гэсэн үг. Өөрөөр хэлбэл 24-өөс 5-ыг хасахад 19 гэсэн үг л дээ. 19-5-ын intermittent fasting гэдэг юм бол хийж байгаа. За энэ бол хүний биед их эргээр нөлөөлдөг гинэ. Хүний дархлааг сайжруулдаг гэж байна. Ингээд баг зэргийн одоо ингээд хоол идэхгүй өлсөхөөр тэгээ хоолыг одоо баг идж байгаа болохоор өдрийн хоол, оройн хоол хоёроо нэг удаа 3 цагт дунд нь идчихэж байгаа байхгүй юу? Тэгэхээр дасчдсан байх лээ шүү дүүнараа, найзуудаа. Юу гэхээр урд нь ингээд оройн хоол идмээр ч юм шиг, асгол өдрийн хоол идмээр ч юм шиг ийм санагддаг байсан бол одоо ерөөсөө тэг санагдхаа болчихсон. Тэгэл сайхан нэг 3 цагийн үед өдрийн хоол, оройн хоол хоёроо нэгтгэж идэж байгаа. За тэгэл дунд нь сайхан биеийн тамир спорт хийж байна. Өнөөдөр гоё дулаахан өдөр байна. Хан ингээд нэг юм богдуулын нэг жижигхэн одоо хоол руу өгсөж явна. За яагаад ингээ араараа яваад байгаа гэхээр нар одоо тэн талаас байна тэр. Тийм болохоор одоо ингэж бичлэг хийхгүй болохгүй байна. Яг одоо урагшаага яваад бичлэг хийхээр юу ч гарахгүй байгаад байгаа байхгүй юу? Харанхуулаад нар руу харчаад. Тийм болохоор одоо бас ингээд юу яагаад явж байна. Нуруугаараа одоо хойшоо алхаж байна. За ер нь ингэж алхаж байгаад бас сурцсан юм аа. Ямар ч надад бол ерөөсөө араараа алхах ямар ч асуудал байхгүй. Энд чинь бас өгсөөр шүү мэд өнөр. Бас өгсөө яваад байгаа. Нилээд. За ингээд ерөнхийдөө жижигхэн тамбур дээрээ гарч ирлээ. За ингээд энэ хойно нэг баахан юу харагдаж байна. Шонгийн модсод байж байна. За одоо яг миний ард байгаа төмбөр байна. За энэ уул ер нь за ямар ч чигээрээ гүйвэл дор хаяж нэг 130-40 метр бол байгаа. Тэгж харагдаж байна. Тий, одоо шулуун замаараа. Өгсүүр нь бол одоо яг миний энэ байгаагаас одоо ингээ харах юм бол ер нь нэг 70-80 метр өндөр байгаа яг миний байгаа энэ цэгээс. За тэр дүү ах нь одоо гүйж гарнаа. Сая нилээд бие халаацсан учраас гүйхэд зүгээр байна. За биеийн тамир мантгаа ураа. За нэрээ гүйхээс өмнө юу гэдэг вүлээ? Багт баярыг хөргий гэдэг үстэй тий. За ингээд ах нь нөгөө хамгаалууч чинь гүүгээд байгаа хонтой юм шүү. Бас уулын арай руу гүүгээд гарна гэдэг чинь бас амжилт шүү дээ. Хавла. Гоё байна.
Чи. Хүй. Амсгад чи. Хөөе. 10 метрийн ядраад зогсдог байж тээ. Галчна гэж бодсон. Гэтэ ойрдоо баг өдөр болгоо би тамир хийж болохоор бас ядарч ийж магадгүй шүү. Ой. Ой шигтэй. Өнөөдөр гоё. Долоох өдөр. Тамиг татдаг болохоор бас ингээд зэмэхгүй амар штэ. За арай дэнд ачлаа. Нэстэ.